За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За 3 сарын 13-нд Монгол улсад ерөнхий сайдын том байндын тансаглалын талаар бид нар маргалдаж байх хооронд Дональд Трамп ойролт орондод тесрэлт хийлээ. Сирийг эдийн засгийн хоригоос гаргаж 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт татчихлаа. Тэр энэнийхэн талаар мэдээллүүд бол нэлээд гарч эхэлж байна. За одоо түр сошиал дээр Дональд Трамп Сауди Арабид айлчилж өв бичлэг гарч ирж байна. Тэгээ Дональд Трамп бол нэг 4 хоногийн хугацаанд ойролт орондоо ажиллаж байгаа. За энд 3 улсаар бол орох нь. Эхнийх нь Сауди Араб, хоёр дахь нь болохоор Катар улс, гурав дахь нь болохоор Эмират улс гэсэн энэ 3 улсаар бол айлчлал хийх гэж байна. За энэ айлчлал нь ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын ойролт орондын гадаад бодлогыг тодорхойлох юм уулзалт болж байна. Энэ дээр сонирхолтой зүйл нь энэ уулзалтын дээр те Израиль дээр очиг гэдэг энэ асуудал үүж. За тэгээд Ираны асуудлаас яригдаагүй. Тэгээ энэ өчигдрийн уулзсан уулзалт дээр Сауди Арабын угсаа залгамжлах ханхүүтэй уулзсан байна. Тэгээ энэ уулзалтын дээр яг юу шийдсэн бэ гэхээр 600 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Америкийн засгийн газар авах гэж байна гэсэн үг. Тэгээ ийм яриа бол нэг сард бол болж ирсэн. Тэгээ энэ нэг сард хөрөнгө оруулалт хийн гэснийгээ өргөжлүүлж хийх гэж байгаа юм уу? Нэмж 600 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэдэг нь бол бас яг тодорхойгүй юм байж байгаа. За дээрэс нь Сирийн юуг яаж байна? Эдийн засгийн хориг цуцаж байна. За Сирийн хувьд аваад үзэлтэй хэдүүлээ. За Сир улсын хувьд 2004 онд эдийн засгийн хоригт анх Америкийн нэгдсэн улсын хоригт орж исэн юм улс гэж байна. Тэгээд 2011 онд иргэний дай эхэлсэн бид нар мэдж байгаа Башир Асад гэдэг нөхөр ард түмнийхээ эсрэг химийн цөмийн зэвсэг хэрэглэснээс болоод Америкийн нэгдсэн улс бол эдийн засгийн хоргийг илүү гүнзгийрүүлж ирсэн. За үүнээс болоод хүн амынхын бүтцийг аваад үзвэл Сир улс бол нэг 25 сая орчим хүн байгаа. Одоогоор бол нэг албан бусаар 22 сая хүн текстэн судалгаа гарч байгаа. Эдийн засгийн хувьд бол нэлээд хүндэрсэн баг бодоод үзэлт 14 жил иргэний дайнтай байсан. Тэгээд 2024 оны 12 сард нөгөө Башир Асад гэдэг нөхөр унгаасан, огцруулсан тийм энэ барууныхны оролцоотой юм уугүй энэ унгаасан. Ингээд бол шинэ ерөнхийлөгч суулсан. Ингээд эдний гадаад бодлого бол өөрчлөгдсөн. Тэгээ бодоод 2004-өөс 2025 он гэдэг чинь ойролцоогоор 20 жилийн дараагаар Сирийн одоо эдийн засгийн хориг цуслагдаж байна. За энэтэй холбоотойгоор бол Дамаск хотод бол маш том. За одоо энэ дээр нэг сонирхолтой тийм Элон Маск явж байгаа шүү дээ. Энэ дээр ер нь хараа энэ уулзалтан дээр хинхэ очсон бэ гэж сонирхоод үзвэл за Элон Маск очиж байгаа. OpenAI-гийн захирал очсон байна. Ер нь технологийн томчууд тэгээд BlackRock гэж ярьдаг шүү дээ. Тэр компани захирал хүртэл очсон. Ер нь дандаа бизнесийнхээ дагуулж авсан юм бол болсон байж. Тэгэхээр Дамаск дээр бол нэлээд том юу болсон байж. Бараг баярын арга хэмжээ болсон байж байгаа тийм бид нар хоёрт. Яг тэгэхээр энэ чинь маш том давуу талыг олох боломж байна. За тэгвэл хэдүүлээ Сирийг сонирхъя л доо тийм. Газрын зургийг харъя. За Сауди Араб бол юм байж байна. За тэгээд Оман юм байна. За энэ Эмират байна. За Катар гэдэг энэ гурван улс руу айлчлах гэж байгаа. Сирийн газар зүйн байршлын хувийг аваад үзвэл за тийм энэ Йордантай хэлэлж байна. За ийшээгээ яаж байна. Хартингстэй энэ далаад гарцтай. За Ирактай бол хэлэлдэг. За Иракийн хажууд Иран гэдэг нэг юм улсуудтай ингэ байж байна. Тэгэхээр энэ бүс нутгийн хувьд бол нэлээд чухал байрлалтай. Далаа руу гарц руу ийшээгээ ойролт оронтой холбогддог юм том сууг байж байгаа гэсэн. Бид нар дээр үеийн одоо юу гэдэг Чингисийн үеийн Монголын эзэнт гүрний түүхтэр эртний нийслэл Дамаск гэж яриад байдаг тийм. Энэ торгоны замд нэлээд том чухал байр суурь эзэлдэг гэсэн газар нутаг гэсэн. Энэ бол нэлээд том дамжин өнгөрүүлэх том сууг. Одоо Европын холбоо руу байгалийн хийв, нефтийн нийлүүлэх юм хоолоонууд явдаг ийм том газар зүйн байршлал. За бид нар санаж байгаа бол 2011 онд иргэний дайнд ийгдээд Башир Асад гэдэг хүн ард түмнийхээ эсрэг химийн цөмийн зэвсэг хэрэглээд мянган хүн алсан гэдэг ийм мэдээлэлүүд тухайд бол гарч ирсэн. Үүн дээр бол ерөнхийлөгч Обама байх үедээ цэрэг оруулнаа гэдэг зүйлийг ярьж ирсэн.
Нэгсэндээ цөмөн зэвсгийг бол хэрэгэлсэн ард түмнийхээ эсрэг гэдэг дээр. За эндээс болж ер нь бол Орос Америк хоёрын том зөрчил эхэлж ирсэн л да. Тухайн үед бол Оросын ерөнхийлөгч Путин үгүй Сирил рүү цэрэг оруулахыг зөвшөөрөхгүй гэдэг дээр энэ хоёр маш том маргаан үүсэж бол зөрчил эхэлж ирсэн түүхтэй байдаг. За тэгээд энэ дээр бол Путин болохоор Башир Асадтай тохиролцоо хийж цөмийн зэвсгийг устгалд оруулахаар болсон учраас Путин Обама цэрэг оруулах тийм нөхцөл бол байхгүй болж ирсэн түүхтэй байдаг. Тэгээ энэ нь тухайн үед ямар сонирхолтой үйл явцыг авчруулж ирсэн бэ гэхээр газрын тосны үнийг маш том хэмжээгээр өсөж ирсэн. За одоо энэ дээр харъя л да. За газрын тосын 2011 оны чартн дээр сонирхъя те. Энэ өсөлт гэдэг. 114 доллар руу өсөж ирсэн. Энэ сиринд энэ. Тэгээ энэ нөгөө сир чин байгалийн баялагтаатай биш. Дайнд Америк оролцсон, Орос оролцож байгаа гэдгээрээ нэлээд том нөлөөг гарч ирсэн. Гэтэл яагаад Дональд Трамп бүхэл бүтэн 21 жил үргэлжилсэн Сирийн эдийн засгийн хоргийг тэр чигээр нь байхгүй болгож байна. За энийг бол жок маягаар хийсэн те. Би угсаа заламжлагч хаан хүүгийн тэг шахалтаар би яг юу хийчихвэ гэж жок хийсэн бэ. Тэр энэ бол энэ уулзалтаас болохоос өмнө Дональд Трамп Сирийн хоргийг цуслая гэдэг бодол ерөөсөй байгаагүйсэн байна. Тэгээ энэ дээр ерөнхийдөө хоёр хүнийг онцолж байна л да. Угсаа заламжлагч хаан хүү дээрэс нь Туркийн ерөнхийлөгч Эрдоган хоёрын хүсэлтээр гуйлтаар Сирийн юг цуцлаа гэж ярьж байна. Одоо хоргийг цуцлаа гэдэг зүйлийг хэвлэл мэдээллүүдээр хийж эхэлж. За гол зорилго нь болохоор 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийя. Нэг цуцсаач гэсэн нэг иймэрхүү юм бол явсан юм шүү. За дээр нь 600 тэрбум долларын хөрөнгө оруулалтаас гадна 142 тэрбум долларын цэрэг зэвсгийн худалдаа авалт хийхээр болж байгаа шүү. Сауди. За энэ Америкийн түүхэндх хамгийн том цэргийн зэвсэглэл худалдаалагчгүй гэрээ гэж байна. Тэгэхээр энэгээр Сауди Араб ойрогт орн дээр нэлээд цэргийн хүчирхэгжил байдлыг үүсгэж байна гэсэн. Энэ нь Иранд яаж таалагдах вэ? Иран болон Оросд яаж таалагдах вэ? Энд бас нөгөө Оросын нөлөө их орох гээд идэг. Ялангуяа Сир мэр дээр тий. Тэгээ нөгөө Сирд нөлөө тогтоох. Яагаад Сирийг эдийн засгийн хориг цуслахыг хүсэлтийг Сауди Араб тавьсан. Энд их ашиг байгаа учраас ийм зүйл бол болсон байж. Тэгээ ийм гэрэг хийгдсэн байна. За тэгээд энэ дээр бол ирээдүйд юу гарах вэ гэдэг дээр тий. Хөрөнгө оруулалтууд бол 600 тэрбум яаж орж ирэх вэ гэхээр энэ дээр за уул уурхайн салбар дээр нэлээд орж ирэх нь, технологийн салбар дээр нэлээд оролцсон гэж байна. За дээрэс нь эрчим хүчний салбарууд дээр оролцох бол боломж нэлээд өндөр харж. Яг тэгэхээр дагуулж авсан хүмүүс нь ихэнхдээ технологийн бизнесийн хүмүүс бол байсан гэсэн. Тэгэхээр энэ бол бидрийг Монгол улсын ерөнхий сайдын хүүхдийн тасаглалыг ярьж байгаа хооронд бол манай Дональд Трамп гэдэг хүн ойрогт орнодын геополитикийн асуудлыг өөрчлөх асуудал байна. Тэгээд Сауди Араб бид нар бол мэдчихсэн үгүй юу? Сауди Араб Америк хоёрын улс төрийн харилцаа 2018 онд бол нэлээд муутсан байдаг. За үүний гол шалтгаан болохоор нэг сэтгүүлчийг Сауди Арабынхаа одоо тануулын үйл ажиллагаа гэж хороосон гэдэг ийм шалтгаанаас харилцаа муутсан байсан энэ процесс үүгээр одоо ингэж арилж байгаа энэ процесс бол гарч байна. Тэгэхээр дараагийн Америкийн том тоглогч Израиль авах уу, Сауди Араб уу гэдэг зүйл энэ уулзалтаар харагдаж байна. Гайхалтай нь энэ дээр тэргүүн хамтрагч нь Израиль байхгүй байгаа харагдаж байна. Израильд ямар нэгэн ажил хийхгүй. Тэгээ энэний талаар бол би дэлгэрэнгүй Катар дээр юу ярьсан, Эмират улс дээр юу ярьсан гэдэг дээр бол цаашны дугаарыг бол хөрөх болно. Илүү дэлгэрүүлж үзхийг хүсвэл subscribe хийж лайк дараарай.